сард нийтдээ 193,460 тонн шатхуун импортлно. Еврейрээ торон хашаанд орооцолсон бугыг суллжээ. Дулааны цахилгааны станц 4 төрийн өмчөд хувьцаат компани өрийг улсын төсвөөс төлөхгүй. Гэр хорооллоос гадна агаар бохирдуулагч хэд хэдэн үүсвэр бий. Хүүхдийнхээ дархлааг уушгины дасгалаар дэмжээрэй. Өвлийн өвөгийн галт тэрэг Улаанүд хотноо хүрэлцэн ирлээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Манай улсын нийт шатхууны импортын 95%-ийг Оросын холбооны улс эзэлдэг. Үлдсэн хувийг бүгд найрамдах Хятад ард улсаас авч байна. Шатхуун импортлагч компаниуд энэ сард АЕ92 авто бензин 62,660 тонн, дизель түлш 129,240 тонн, АЕ95 авто бензин 1560 тонныг тус худалдан авахар захиалга өгчээ. Энэ сард нийтдээ 193,460 тонн шатхуун импортлох юм. Богдхан уулын Чандманы ам гэх газарт буг эврээрээ торон хашаанд орооцолджээ. Түүнийг Богдхан уулын дархан цаадад газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд болон хүмүүс хамтран шуурхай арга хэмжээ авч суллан байгальд нь тавьсан байна. Дулааны цахилгааны станц 4 төрийн өмчөд хувьцаат компани 78 тэрбум төгрөгийн өртөө олжээ. Гэхдээ энэ үрийг улсын төсвөөр барагдуулах боломжгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангадгаж, зардлаа хэмнэж, үргүү зардлаа бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлэхийг ерөнхий сайд Зандан Шатар үүрэг болгосон байна. Түүнчлэн 19 хоногийн нөөц бүрдүүлсэнийг 30 хоног болгох, нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг даалгажээ. Гэр хорооллоос гадна агаар бохирдуулагч хэд хэдэн үүсвэр бий. Тодорхойлбол нам даралтын зуухтай халуун ус, нийтийн байр, дугуй засвар зэрэг 2300 гаруй байгууллага байна. Тэд жилд 163,000 тонн түүхийн нүүрс хэрэглэдэг. Мөн усан болон уурын халаалттай арьс шир хөөсөн цэрийн 74 үйлдвэр байгаагаас жилд 216,000 тонн түүхийн нүүрс хэрэглэдэг байна. Түүнчлэн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтөй 100-аас 4200 кВт-ийн зуухтай 172 байгууллага байдгаас жилд 100,000 тонн түүхийн нүүрс хэрэглэдэг байна. Ханид томооноос хүүхдийнхээ дархлааг уушгины дасгалаар дэмжихийг мэргэжилтэн зөвлөж байна. Энэхүү дасгал нь хүүхдийн уушиг болон амьсгалын булчин хөгжүүлж, амьсгалыг гүн, сэтгэл зүг тогтвортой болгож, хурдан түргэн илааршихад нөлөөлдөг байна. Амьсгалын замын халдварт өвчнөр туссан үед бол бага насны хүүхдэд болохоор амьсгал нь маш хурдсаж, гүйхэн болдог учраас энэхүү дасгалыг хийснээр бид нэр өрчлөлтөнд сэргийлж бүрэн боломжтой. Голцоо бол одоо энэ цээж болон цээжний хүндийг болон одоо энэ хавирга уушгийг мөн үрцгийг хөдөлгөж амьсгал хийн гэсэн үг. Өвлийн өвөгийн галт тэрэг өдрийн 12 цаг 40 минутад Улаанүд хотноо хүрэлцэн иржээ. Түүний туслахуйд болоод шийдтэнгүүдийг 3700 гаруй хүн угтан авсан байна. Галт тэрэг оройн 20 цаг 40 минут хүртэл саацсан бөгөөд энэ үеэр хүмүүс өвлийн өвөгийн хөдөлгөөнд ордонд зочилж, биечлэн уулзаж, цай ууж, бэлэг авах болоод шинэ жилийн жүжигжилсэн тоглолтод оролцсон байна. Энэ жилийн явуулын бүрэлдэхүүнд засан хатны богоо нэмэгдснээр онцлог байсан бөгөөд хүссэн хүн бүр зочлох боломжтой байлаа. Ингээд галт тэрэг Слюданка, Иркутск, Залари, Нижний Удинск орохоор аяллаа цааш өргөжлүүлжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.